бид алтан дээр энэ хак ранк дээр бодох биш сүултээ яг уу дараагийн түвшинд гараад нэмээд уннаа л гэсэн үг. За юу руугаа ороод хак ранк руугаа ороод тэгээд хаана ч бас хамаагүй л дээ. Энэ нөгөө юун дээрээсээ профайл руугаа л орох гэж оролдсон л доо. Тэгэхээр ингээд баруун дээдлээ байгаа нөхөр юу руугаа юзернейм дээрээ дараад тэгээ харахаар administration гэдэг байна. Administration гэдэг юм. Тэрнэлдүү оронгууд за минийх бол амар олон л харагдаж байна нөгөө энд тэнд юм оруулаад байдаг болохоор та нарыг бол ингээд жоохон хоёр тийм жагсаал хоосон дуу жагсаал харагдана. Тэндээс за manage contest гэдэг нь арай болоогүй. Нөгөө бодлогонууд зохиочвол бодлогуудаа нийлүүлээд ингээд та нар уралдаж барилдаж болно. Юу зохиож болно. Энд challenge гэдэг нь бодлого ба. Challenge гэдэг чинь одоо юу ч гэсэн юм те. Нэг хүчээ сорих ч гэсэн утгатай юм те. Хүчээ сорьдог юм гэсэн утгатай. Ер нь бол нөгөө нэг ажилд авах маягийн тийм юм шүү дээ те. Сайт бүр зорилго нь ажил олгогчд болон IT-ийн ажил олгогчд болон ажил орохыг хүсэгчдийн холбогдох сайт. Тэгэхээр нэг тийм сорилтууд гэх юм уу да тий бодлогоо сорилт гэсэн маягаар нэрлэдэг. Тэгээд яг хуу ажилд орж байгаа нөхдүүдийг сорж үзэж хагаад энэ юун дээрээ хэр юм гээл тий динамик алгоритм дээрээ хэр юм юун дээр рекурсив дээрээ хэр юм гэх нэг шалгаад байдаг гэсэн. За тэгэхээр энд бас хоосон гарах хэрэгтэй минийх дээр баха юм. Энэ create challenge-гээ товч байгаа тэрийгээ дарж байгаа л бодлого зохиож оруулах ажил эхэлнэ. Тэгэхээр яг хуу нөгөө нэг хамгийн амархан жижигхэн бодлого зохиогоод одоо оруулах. Яг жижигхэн байлаа ч гэсэн нөгөө бүх үе шатанд явна шүү дээ. Тэгэхээр жижигхэн бодлого нь одоо жишээ нь юу байдгийг амар амархан бодлого оруулчих. Нөгөө л нэг ад дээр нэмэх нь бэ те. Ингээ 2 5 өгч нийлбэрийн наавал гэдэг. Нэг тийм бодлого зохиогоод тэгээд ячи. Тестүүдийн зохиогоод хийчи. Тэгэхээр create challenge дээр дарлаа. Болгонхаа нэрийг өгөөтгөө очие гэн. За энийг англиар өгдөг байх та тий. Англиар өгөх байх та. За нэрийг одоо юу гэдгийг ихний бодлого, анхны бодлого. Юу ч гэдэг юм тий. Сам гэдэг нэртэй бодлого түн бом байгаа бах. Тэгэхээр юу ч гэдэг юм Монгол сам ч гэдэг юм. Ингээ нэрлэжээ. Монгол сам гэх юм гоч юм. The first sum гэж. First sum гэж нэрлэжээ. За энд нь жоохон тайлбар хийж болно тий. Жишээ бодлого. Тэгээд за өнч дөндөө юм байна даа шаа. Тэгээд бодлогын нэр чи юу юм бэ шүү? Ийм юм бол энэ чинь бүр монголоор чинь болох юм байна. Нийлбэр гэдэг нэртэй бодлого байж болно. Тэгтээ зөндөө л байгаа та. Нийлбэр. За жишээ бодлого юм аа. Тэгээ энд өгүүлбэр нь энд явна. Statement гэдэг бол өгүүлбэр гэсэн үг бай. Тэгэхээр яг бодлогын өгүүлбэрийн нэв чинь за маач кириллээр юм тий. B 2 бүхэлдэгч тий амархан та өгүүлбэр нь явж байгаа. Бодлого зохиож штэ тий. Тэгээд тэдгээрийн нийлбэрийг ол бүхэл тоо учраас нэг тийм нөгөө наривчлал гэсэн юм баггүй. Амар. За ингээд ийм өгүүлбэртэй бодлого болоо. Оролтын формат гэн оролтон дээр нь юу байх юм тэгэхээр 2 бүхэл тоог хоосон зайгаар тусгаарлаа өгөн. За нэг юм бичдэг. Тэгээд нөгөө нэг бодох байгаа хүмүүс нь яах юм бол нэг бүрэн дөх юм болоо хоосон зайгаар тусгаарлах юм болоо гэж бодгоно шүү дээ. Яг симигийн юу болдгийг ялгааг нь уншдаг бохтой тий сканер гэдэг нь бол хоосон зайч байсан юу ч. За хязгаарлалтууд. За хязгаарлалт гэж юм бол байх хэрэгтэй юм. Тэгэхээр яг манай AB2 бол одоо юу гэдэг юм. AB2 нь баг хоёулаач юм. За гэж нэгээс багууд энийгээс ахуулаад хэд хүртэлж гэдэг юм. За энэ жижигхэн болгоомж 1000 л гэж тий. Б ч гэсэн адилхан гэл гэж. Хязгаарлалт тавьж өгөхгүй бол сүүлдээ нөгөө нэг яг шинэ болчонтоо нөгөө 2 тоон юу ч юм билүү те. Хоёулаа нэг 100 тэрбум гэдэг тоо байвал нөгөө энэ зүгээр жижигхэн интежерс тул багтгаа байж байгаа хэл та те. Тэгэхээр энийг бий болгоч. За нэг юм надад те. За нэг юм хөө. За ингээд хэсэг болгоно харж болох юм байна. Яаж гарах нь гэхээр ингэж гарах юм байна. Уунч 2 мөрөнд өчсөн ирнэ ингэж гард юм байна. Юу доош нь цувуулыг гэвэл дунд нь бүр нэг хоосон мөр хийж өгдөг санагдаж байна. Тэгжиж нэг юм доошоо цувна. За ингээд хязгаарлалт гэдэг юм энэ өчлөө. Гаралтын формат гэхээр нийлбэрээ олно шүү дээ. Нийлбэрийг хэвлэнэ. Нийлбэрийг за зүгээр л хэвлэлэх чи. Ганцхан тоо юм ч одоо яг. За tag дээрээ зүгээр л tag гэдэг нь яг төрлүүд нь одоо энэ дээр DP enter гэж бичвэл гарч ирнэ. DP гэж бичвэл
нэг хэмжээстэй динамик range гэсэн үг дээ. DP хоёр хэмжээтэй DP яасан ийсэн гэдэг юм гарч байна. Энэ дээр чагт тавиад нөгөө таг үүсгэх болох юм байна те. Энэ дээр нь яг ингээд жишээ монголоор очиж. Ингээд ерөнхийдөө эхний ер нь өгүүлбэр хэсэг бол болоо. Өгүүлбэр нь байна уу? Оролт гаралтын формат байна уу? Ингээд бодлогын өгүүлбэр зохиогдчихж байгаа. Хадгалч ёо. Таг хоосон байж болох уу гэнэ. Энийг тооцохгүй байна монголоор хэлсэн. Нөгөө нэг brute force гэдэг нэг гоё хамгийн мяга авчижээ. Brute force л гэж дөө. Чи нагаан болох хэрэгтэй байна. Эндээс нь сонгох хэрэгтэй байна. Тэгээ хадгалчээ. Тэгэнгүүт нийлбэр 31 гинэ. За энэ зөндөө олон нийлбэр гэсэн бодлого байсан юм билгүй. Дугаар өгчлөө. Давхцчих шиг боллаа. За ингээд өгүүлбэр болцсон юм чи одоо энд нөгөө ингээд ерөн ихэнх нь болцсон байна. Юу гарч ирж байна? Бахан хуудсууд. За эндээс бид нар яг хэрэгтэйгээ лав. Яг хамгийн чухал нь бол энэ тест кейс гэдэг хуудас байгаа. Тест кейс дээр бид нар юу нэмэх ёстой маа? Нөгөө нэг оролт гаралтын нөгөө шалгах юм аа нэмнэ. Одоо нэг нөхөр бахан нөхдүүд энэ бодлогын өгүүлбэрийн уншаа нийлбэр болдог бодлого маань гэж бодож эхлэх нь шүү дээ. Тэнгүүд тэдний програм манай нөгөө нэг оролтын файлыг уншаад тэгээд тэдний нөгөө хэрэглэгчийн програмд гаралт гаргана шүү дээ. Тэр гаралтыг нь манай зөв гаралтаа тулах ёстой. Тэгэхээр яг бид нар нэг ийм файл үүсгэнэ л гэсэн үг. За нэг гоё файл үүсгээд десктоп дээр ч юм уу. New document. За хөвчлэн тестүүд олон байдаг учраас ингээд дугаарлчих нь зүйтэй. Энэ нэгдүгээр тестийн оролтын файл энэ болохоор юу болог? Нэгийнх нь гаралтын файл болог. Хоёр текст файл үүсгэчихье. Тэгэл яах нь? Тест зохиож яанаас бид нар хоёр дээр 6-г нэмбэл хэд гарах вэ гэдэг ингээд оролтын файлаа өгчлөө. Тэгэнгүүтээ гаралтан дээр нь нэгдүгээр гаралт бол 8 байх ёстой гэх ерөнхийдөө. Ийм хүү тестүүд нэлээд идэг зохиож байна. Гэхдээ энэ энгийн бодлого болохоор нэг яахгүй. Гэхдээ юм орж ирэхгүй л та нөгөө юу болвол арай их зүг бодлого болоод нөгөө хязгаарын тохиолдол энэ төргээд гараад ирнэ. Copy чи. За энийгээ тэгээд 2 болгочихъя. Нэг яг би даалтан дээр бол нэг дор хаяж нэг 3 тест байх хэрэгтэй гэдэг тийм юу өгөх баг. Тоо өгөх баг. За хоёр дахь нь одоо юу ч гэдэг юм бас нэг өөр хүн таарч харахгүй шиг те яг хоёр ижлэн тоо байж бас болох юм даа гэдэг нэг өөр тохиол гаргадаг ч юм уу те 5 гэж ивэл энэ бол 10 гарах хэрэгтэй гэдэг. Тест зохионо гэдэг чинь бас нэг мэрэгжил уулна IT дотроо одоо нөгөө янз бүрийн эвгүй тохиолдлуудыг гаргаж ирнэ гэсэн. Ийм байвал яах юм гэдэг. Одоо нөхдүүд одоо шиг яг 1000 гээл өгсөн баг те хязгаарлалтыг нь 2-5. Тэрнээс бүр том 2 тэрбум гээд интежерийн хязгаарыг тулгцсан болвол 2 отоогоо хоёуланг нь 2 тэрбум гэж өгөөд те тэгээд нөгөө нэг юу давах нь үгүй юу халилт үүсгэхийг одоо програм нь хийж чадах нь үгүй юу те боловсруулж чадах нь үгүй юу энэ төргээд шалгаж болно. За ингээд за 3 дахь нь юу ч байдаг юм. Айгу тийм онцгой тохиолдлууд болно байвал зүгээр хязгаарын тохиолдлууд гэдэг. Тэгэхээр яг амьдрал дээр гараад программистууд нөгөө Монгол дотоод ч одоо ч гараад зөвхөн програм бичээ суудаг заримдаа бол яг хүний бичсэн програмыг ингээд яах нэг тест хийн те эсвэл програмын алдааг болно. Эсвэл яадгийн нэг тийм яг програм бичээд суугаад байдаг хон гэж төсөөлдөг байжгаад яг жинхэнэ бодит амьдралтаа тулсан манай төгсөгчд энэ 100 бас зарим нь уулзсан. Тэгээд ер нь бол эхний жил бол бараг л яа гэм шүү. Та нар нэг 10 хуруугаар шивх чадвараа сайжруулт юм шүү. Бүгд л оруулна гэх. Big data цуглуулж бүгд л ангилж ийн гэл ингээд начигт юм шивээ сууд юм шүү. Зарим компанийн хувьд бол зарим ч шууд за том систем 0-оос нэхлээд хий гэдэг юм. Гэх чимж одоо ховрлох л та 0-оос эхлэх юм. За ингээд сүүлийн тест бол нөгөө нэг эвгүй тооруулж одоо сөрөг мөрөг тоо ч юм уу те. Ингээд нэг нь хасах 9 байхад нөгөөх нь 9 байвал 0 гарах хэрэгтэй ч гэдэг юм. Ингээд хэрвээ тест хийдэг хүн сайн байгаад баг бүх тохиолдлыг оруулчвал яг хуу програмыг сайнлуулна гэсэн алдаа малдааг дор нь илрүүлчихнэ. Тест чинь за 1 2 3 4 гэдээ оруулчих гэдэг юм бол програмын алдаа нь хийлрэхгүй байж байгаа. Яг ажил дээр юун дээрээ гараад хэрэглээнд гараал тэгэл буу алдаа энийгээ засаачаа гэсэн комментууд бахан явна л гэсэн. За тэгэл энийгээ яачна гэсэн.
ийшээ апплод хийчихнэ. За айгүй олон тест бол zip-лээд апплод хийж болно. За энэ зүгээр та нар бол 3 тест оруулах учраас энэ add test case дээрээ дарж агаад энэ дээр бол бүр юу гараад ирсэн. Өө чи гараад бичиж болох юм байна. Манарсан юм. За энэ дээр өвччихье. 3 дээр гоцсоосод 3 дээр 8-ыг нэмээд хідвэ. Танаа гоё айгүй асуулт тавьж байгаа үед нь хариулчихгүй. За ингээд хадгалчихъя. Тэгэхээр яг уу ингээд орчин шүү. Саяхан шиг файл үүсгэж хэрэггүй юм гараараа ингээд явчих. Оролт нь арай том хэмжээтэй 3 байт юм байна, гаралт нь 2 байт юм байна тий. За тэгэл ингээд нэмээд иж болно шүү. Юу гэдгийг. Нөгөө нэг сөрөг тоотойгоо хасах 11 дээр нэмэх 11 нэмээд хідвэ. Ойлгох ёстой. Шүүч юу гэдгийг. Га нэг юм хөө тест зохиод хийчихнэ. Файлаар том тест гаруулдаг яг хаа. Томыгоо яана л гэсэн үг л те. За нөгөө 1000 хүртэл юм ч одоо яг та нэг юм хөө тооруулъя та одоо бас нэг юм ч юм уу. Үнэн юм байна. Ингээд 9 гэж авах юм байна те. За ингээ 3 тесттэй болцоо. Одоо яг нь хэрэгжиж байсан програмыг цаана энийг оруулж үзээд гарсан гаралтын энэ зөв хариултанд тулгаалan гэдэг яваад байна шүү дээ. За тэгээ бүгд 10 оноотой ч юм ийм тесттэй болчлоо. Тэгээ хадгалчихөө. Ерөнхийдөө ингэ дуусчихж байгаа. Одоо тэгээ яг юм явуулж үзье гэвэл нэг ийм юм болно. Одоо манай бодлого байгаад байдаг бодлогоо яаж үз шалгамаар байдаг те өөрөө ингээд харж агаад шалгачмаар байдаг. Тэгэхээр manage challenge гэдэг рүү буцаж агаад контест руугаа орж чагаад нэг худлаа контест үүсгэх нэ. За хоосон контест ч юм уу тий. Тэгээд тэр контест тэмцээн үүсгээ тэмцээнд үгүй нэмжиж л тэр бодлогынхоо нөгөө яг яаж харагдахыг нь олж харна гэсэн үг л дээ. Тэгэхээр яг ингээд нэг юу нээж жагаад юу ч нэг юм дээ. Ингэчээ. За энийг ер нь ингэчээ. Биталт 1 гэд нэрлэлчих ерөөсөө. 1 гэдэг. Тэгээд эхлэх нь болохоор манай биталт за бүр өнөөдөр ч эхэлж магадгүй те. Ирхүүгийн цагаар өнөөдөр ингээд эхэлцээ. За үүрээр 7-аас эхэлцээ. Хизээ дуусах гэхээр одоо ч 70 дугаар хоног гэдэг байгаас те. Та нар тэгэхээр эхний биталтаа хийгээд энд хийгээд бодлогоо цогоод 8 дээр за биталтан дээр жүрээ 8 дээр ингээд яаснаа 8 дээр үзүүлэх үү. Нэг 7 хоногт бол нэг юм хийчих хөлөө дээ тий. 8 дээрээ үзүүл яг гэх юм бол өнөөдөр чинь 7 юм уу тий. 14-нд үзүүл яг гэх юм бол би энэ дээр дуусчихъя. Тэгээд биталч үгдээс хойш хэдэн цаг хүртэл үү? 3-аас 4 багс лөө. 114-т ч тий. Тэгэхээр 3 хагас хүртэл 4 хагас хүртэл. За ингээл 4 хагас гэж тавьчих. 4 хагас хүртэл. Явна. Тэгээд яг энэ контест та нар одоо бүгдээрээ л нэг тийм тэмцээн үүсгэх хэрэггүй баг. Би ингэж байгаа та нарыг аваачаад нэмчих харин та нар над руу энэ дээр юзер нэм явуулах хэрэгтэй болох баг. Нөгөө хак ранк руу ордог нөгөө нэг юзер нэмүүдээ над руу явуулна. За энэ дээр болохоор юу юм бэ гэхээр манайх сургууль юм дөө. Тэгээ нэр нь болохоор за баг байж байгаа гэдэг манайх ч одоо Mongolian ямар юм. Энэ тий. Гэдэг чи. Тэгэл эндээ би энэ ч юу гэсэн үг вэ? 19 оны 7 сарын 10-нд 10 сарын 7 гэсэн үг тий. Нөгөө нэг Америк форматаар явж байгаа юм. Эхлэх цаг нь ирээдүйд байх хэрэгтэй. Тэгэхээр одоо чинь 11:40 болж байгаа юм чинь. За нэг 11:50-с эхэлнэ гэж байна. 12-с эхэлнэ гэж байна. Тэгэхгүй бол энэ чинь шалгаад байгаа юм байна. За ийм тэмцээн үүсгэлээ л дээ би талд номер 1 гэдэг. Энэ лүү та нар бодлогоо нэмцгэх хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Хүмүүний бодлогыг туулж болохгүй. Тэгээд би модератор гэдэг дээр нь та нарыг нэмээч. Юзернейм. Одоо би бол энэ байна тий. Одоо энэ тэмцээний зохион байгуулагч эзэмшигч нь. Та нарыг нэмчих юм бол та нар нөгөө бодлогоо ийшээ биталт нэг рүү хийж чаддаг болохоор. За тэгэхээр юу яах нь вэ шүү? Тэр юзернеймүүдээ хурдыг над руу явуулах нь шүү. Юзернейм ч одоо энэ дээр гараад байгаа л үг шүү дээ тий. Алтан гэрэл хүүд 1 гэж юм байна. Алтан гэрэл хүүд 1 гэх тий. Тэрийг явуул би энэ дээр ингээд оруулж байгаа нэм чинь. Яг одоо тийм юутай хүн байна уу юу?
Ер нь яах ёстой шүү. Надруу нэг явуулаарай. Дараагийн медаль ч энэ дээр явах. За тэгэнгүүтээ одоо бид нар нөгөө түрүүнийг бодлого үүсгэсэн чи юу гэд хэлчлээ нэрийг нь нийлбэр гэж лээ тий. Нийлбэр 35 ч үлээ. Challenges гэдэг рүү ороод энэ бол бодлого гэсэн үг, сорилт гэсэн үг гэдээ хэлээд байгаа. Тэгсэн чинь энд add challenge гэдэг байгаа. Энэ дээрээ дарж агаад нэрээ бичнэ. Тэгэхээр нийлбэр гэд хайнгууд нийлбэр 31 гэсэн тий. Тэр нь гараад ирлээ. Энэ бодлогыг бодвол хэдэн оноо авах юм бэ? 100 оноо өгнө гэдэг авчих. Нэг 3 тесттэй шүү дээ. 33 оноотой ч юм. Ингээ нэмчээ. Тэгэх юм бол манай одоо энэ тэмцээн бон юм нэг бодлоготой болчлоо. Одоо энэ бодлого руу ингээд дараад орлоо. Бодлогын өгүүлбэрний явж байна. Ийм хүн зохиосон юм байна гэдэг. Та нарын нэр бол энэ дээр гарах нь шүү дээ. Тэгээд ийм олоо гэдэг. Бид нэр түрүүн бодоодсон бодлоготой их төстэй байгаадагаж ингээд оролт гаралт нь ингээд яваад байна. Тэгэнгүүтээ энд нөгөө хоосон класс байна Java дээр бол C дээр болохоор хоосон дуу нэг тийм арга мөх бах те ингээд юм. За C Java аль нь ч гоё юм битээ. За C дээр нэг удаа явчих те. Тэгэхээр энэ C-ийн C++-ийн темплейт байна те загвар байна. Энэ C++ учраас нөгөө файлуудыг өргөтгөлж алга болж энэ нөгөө нэг std гэдэг чинь юу вэ? std гэдэг нэртэй namespace хэрэгжилж байгаа юм байна. Namespace гэдэг маань яг нөгөө нэг янз бүрийн системийн объектуудыг нэрлэх нэг схем, нэг юу гэсэн үг те. Тэгэхээр нөгөө cout маань зүгээр ингээд байж л байгаа. Cout scene хоёр. Тэгэхээр scene-ээсээ A B-г авч жагаад тэгэхээр scene A B-г зарлах хэрэгтэй байна тий. Энд A B-г зарлчаад араас авангуудаа одоо нэг хатан зэргийн хийх дуртай юм гарлаа тий. Хинтээ ч хамтрахгүй зүгээр нойлоос нэхлээд програм авч байгаа гэсэн. Энэ дээдлийн загварыг аваа хийсэн ч болно тий зүгээр. Энэ бол би тааж програм авч байгаа. Тэгэл буцаага нийлбэрийн хэвлэлээ явуулчих. Ингээ явуулчихвал уул нь тэнцэх ёстой тий. Тэнцэл байлгүй дээ. Явуулчих үгүй. Явуулчих гэжтэй эхлээд нөгөө нэг наана шалгая тий. Бас юу ч үлээ. Ингээд хөрүүлэлт хийж байгаа ч гэсэн юм уу. Энэ hacker rank-ийн сервер дээр хөрүүл хийж байгаа гэсэн. Ханаар чиний харт чинь тийм дээр үе нөгөө эргэлддэг харт юм. Синс юм. Энэ чинь sample тест. За энэ дээр sample тест гэж байхгүй маань. Бид нар сая нэг 3 тест зохиосон шүү дээ. Тэрнийхээ нэгийг ч юм уу тэр тестнүүд дотор орохоор ингээд sample гэдээ гараадсан тийм. Тэгэхээр юу sample гэж сонгож болохоор байсан. Тэгсэн бол энэ дээр гарч ирэх юм. Тэгэхээр яг тестнүүдээс зарим нь ил гаргачих болох юм байна л да. Тэгэхээр нөгөө нөхдүүд ингээд явуулахаас өмнө нэг шалгадаг тийм нэг хамгийн жижигхэн тестүүдээ гаргаад тавьчих болно. Энэ дээр байх болохоор шууд явуулахаас өөр аргагүй. Шууд явуулчихё. Тэгэхээр яг нөгөө 3 тестэн дээр маань ингээд шалгаж ирсэн аа. За ингэж гарч ирсэн. Энэ 3 дээр болчлоо шүү. Тэнцчлээ л гэсэн үг болох л да. Тэгэхээр одоо leaderboard гэдэг рүү орж үзье. Энд би өөрөө гардгүй юм байна. Өөр хүмүүс бодвол гарах байх. Ингээд ерөнхийдөө шалгачиж байна л гэсэн. Манай бодлого бол болцсон юм байна. Гайгүй програм явуулахаар болж байна те. Өшөөч байдгийг. Нөгөө нэг жишээ тестийг гаргаж үзье. Тэгэхээр жишээ тестийг гаргахын тулд нийлбэр гэдэг бодлого бид нэр эндээсээ шууд засчих болох хаа. Edit challenge гэж орж жагаад тестүүдээс нэг тестийг ил гаргачих. Хамгийн ихний тестийг нь sample гэдэг энийг нь чеклж жагаад save гэх юм болвол яах вэ? Тэгэд preview хийх юм байна. Preview гэдээ орох юм бол манай бодлого маань байж явах хэрэгтэй гэсэн чинь байж чадахгүй шүү дээ. За. Ингээ хадгалчлаа. Чи явах гэсэн юм шүү. Тэгээд бүр гараа авчлаа. Тэгээ нөгөө контест руугаа орё. Контест маань бидний administration дугаар оруулах бидний зохиосон контестууд байж явах хэрэгтэй. Энэ нөгөө дээр үе юунууд байж байна. Би нөгөө олимпиад тариуцж явах үе. Энэ видалт нэг гээд байж байна. Тэгэхээр ганц бодлогоо харуул нөгөөх нь энэ байна. Энэ лөгөө дараад оруулах өгүүлбэр юм гарна. Тэгээд хамгийн доотлолт нь нөгөө нэг жишээ код маань жишээ тест нь хэзээ гарч ирэхээр run code гэдгээд дарахаар хоосон програм явуулчлаа л да. За хоосон програм явуулчихгоо тэгээд юу ч гарсангүй гэдэг юм гарах. Нөгөө жишээ 3.8 ингээ ил болчлаа шүү дээ тест нь. Нэгдүгээр тестүүд ил болсон. Ийм 3.8 гэж оруулаад 11 гаргах хэрэгтэй гэсэн чинь манай програм юу ч гаргаагүй. Тэгэхээр 3 хариулт авлаа гэсэн. Ингээд гарах юм.
энийг хоос явуулчлаа тий. Төрүүчийнх нь код нь хадгалагдаагүй юм хэрэгтэй. За нэг юм хөө. Тэгэхээр медалн дээр иймэрхүү юм хийн өгүүлбэрээ яагаад ингээд тэгэл ингээд хийцний дараа энэ ч одоо та нарын бүтээл юм шиг юм болно шүү дээ. Тэгэхээр энийхээ скриншотыг аваад ч юм уу нэг Word руу хийж байгаа нэг тайлан шиг юм хийж өгнө гэсэн. 7 хүн болохоор нэг 2 3-аар нийлүүлж баг болгооч яах вэ тий. Айгуу долоолоо нийлээд нэг баг болчихно. Тэгэхээр яг нэг нэгээр хий. Яг ямар бодлого зохиох вэ гэдэг тал дээр одоо тий. Одоо нийлбэрэхээр дараа нь ялгуургээ зохиох юм уу гэх. Тэгэхээр би та нарт нөгөө бас онооч бах. Яа тэгэхээр ийм юм ба. Нөгөө нэг Code Force гэдэг юм байдаг. Тэрийг хүмүүс орчуулад унсан гэсэн. Тэр бол Монгол байгаа. Hacker-ийг нэг орчуулсан хүн алга. Тэгэхээр нөгөө нэг яг бодох гэж байгаа юм шиг ороод тэгээд яг англиэл байсан шүү дээ. Dynamic programming яасан гэдэг. Тэрэн дээр тэндээс би нөгөө бидний үдцсэн юм чи одоо зүгээр ингийн grid-ийг одоо бид насаа grid рүү орох гэдэг юм чинь тийм. Dynamic programming бол ер нь үдцсэн л гэж үзэх юм. Тэгэхээр dynamic дуусаад grid рүү орсон чинь dynamic дотроос л юу яхан л те. За бодлоо хаанаас юугаа олж зохиондоо гэдэг тал дээр dynamic programming руу орж жоод амархан бодлогож байдгүй гэсэн те. Дунд руу н орох уу. За dynamic дээр та нар ер нь яах юм шиг болоо. Юу руу орж жоод нөгөө бие халаалтын бодлого руу орж жоод warm up гэж байна те. Тэрэн лөө орж жоод юу яа юу. Энэ дотроос би та нараас 7 бодлого олоод зөндөл бодлого юм тий. Гайгүй хамгийн өндөр хувьтай 7 бодлогыг олоод заавад өгчээ. Тэгэхээр та нар тэр бодлого руу н ороод сайхан орчуулах нь. Одоо ингэ нэгсв. За найтайхан бодлого юу вэ? Angry Children гэнэ энэ ч одоо юу гэсэн үг. Warm up руу орж байгаа. Dynamic болчихъя. Би халаалтын бодлогууд руу орж жоод easy нүүдийн түүж аваад тэгээд тэн дээр 7 гэж баг бүгдээр 7 юм шүү. Энэ triplet гэдэг нь нэг бодлого 1 2 3 6 бодлого байгаа юм шүү. Нэгэн лүү н ороод very big sum гэж байна тий. Чи яг гэдэг нь тэр нэг юмар л яахгүй бол дали харагдаад байна. Юу яаж л хэрхэл та. За өндөр хүн захиалцсан уу? Үй чи суулаа ич. Тэр харагч. Ямар өгсний нэг очоод ингэ далилгаад байдгийг болоо. За нэг бодлого руу н ороод тэгээд ер нь бол бодох хэрэгтэй баг. Ингээд бодох ч юм уу те яах хэрэгтэй баг. Тэгээд бодлого оноогод өгсөн чинь энэ бодлого руу ороод нөгөө бодохын тулд ихлээр уншаад ойлгоод тэгээд бодно шүү дээ те. Тэгчээд энэ бодлогынхаа үйлрэг монголоор өчээд нэг шинээр үсгэхэд те монголоор өчээд тэгээд өгүүлбэр энэ юмнууд нь цаан бэлэн байж тээ аваад ингээд тавьснаа эдний тест нь харагдахгүй шүү дээ те. Тэгэхээр яг хуу тестийн төлөө өөртөө зохиох юм байна. Тэгэхээр тест зохиох ажил жоохон хийн. Тестийн тоо 3 гэдэг ер нь дэмий ч юм уу. Энэ дээр жишээ тест гэдэг нэг нээлттэй тестүүд гарах бах те гарсангүй. Нэг код бичээд явуулахаар чинь нэг 2 3 тест үзүүлдэг те. Тэрийг аваад хийчих болно. Дээр нь нэмэх хэрэгтэй гэхээр би тестийн тоог 3 байха боллоо 5 болголоо. Тэгэхээр тэр 3-ыг аваа хийчих дээр нь 2-ыг нэмээд. Тэгээд яг нь Монгол бодлого тэгээд тесттэйгээ гэхээр чинь ингээл сайхан бүтэн бодлого болчихно шүү дээ. Тэгээд үзүүлнэ. Тэгэхээр нөгөө тайлан дотор нь яг бодлогын өгүүлбэр ингээд веб дээр байгаа нь харагдчихж байна. Тестүүд нь нөгөө нэг edit бодлогоо нөгөө засварлах гэж ороод тэгээд байж байгаа нь харагдчихж болж байна. Эсвэл тестүүд нь жижиг бол зүгээр тестүүдэд тайландаа ингээд сайхан бичиж болж байна. За жишээ нь энэ бодлого бол юу гэж байна вэ? Маш том нийлбэрл гин. Маш том нийлбэр гэдэг бодлого чинь. За өгүүлбэр нь эхлээд унших хэрэгтэй тий. Яг эхлээд өөрсдөө бодчвол нөгөө тестийн зохиоход арай амар л да нөгөө бодох явцдаа нэлээд алдаа гаргана шүү дээ тий. Тэгээд алдаа олж засаад ингээд яваад байхаар нөгөө нэг тест зохиоход амар болчдөг. Ягаад тэгэхээр яг одоо танаас 7 хоногт ихнэ шүү дээ. Ингээ явж нэг гадар яачдаг чинь тий. Нэг юм мартчихдаг. Тэгээд тэрийг өөөгөө маргааш надад засчлаа гэхэд тэр нэг тест болчдөг ч юм уу тий. Хин нэгэн хүн хэрвээ баг уян тэнцүү гэдэг тэнцүүг нь хаяад эрс баг гэж
бичсэн чинь алдаад байсан байдаг. Тэрийг олоод засцсан бол яг хоо над шиг ийм алдаа хийх хүнд зориулаад гэдэг өөртөө тийм тест зохиож болно. Яг баг уу тэнцүүгээ яг тэнцүү дээр нэг тийм хариу гардаг юм хийчээд тэгээ явуулчвал нөгөө баг уу тэнцүү хоёроо эрс баг уу тэнцүү хоёроо андуурдаг нэг чухал гэж тооцдог хүмүүс дээр бол шалгалт болох нь шүү дээ. За тэгээд юу энэ бодлого жишээ нэг гэж нэг массив өгөгдсөн тэрэн дотор байгаа элементүүдийн нийлбэрийг олоод гэсэн юм байна. Уул нь бол нэг амархан ч юм шиг те. Тэгсэн чинь чи яасан эвгүй ч юм болж би халаалт гээгүй лөө. Тэгэнгүүт тэр тоонууд нь массив элементүүд нь амар том байж магадгүй гинэ. За энэ чи бас юутай юм шүү дээ. Дундаа функцтэй байна те. Энэ нөгөө ватсал чананатайгаа хамт бараг бичих хэрэгтэй болчлаа. За яг та нар бодлогоо зохиохдоо бол энийг орчуулахдаа бол энэ хэсгийг одоо хайдаг л бах та. Хэрвээ энийг явал та нар нөгөө энэ дээр байгаа 36 параметрыг хэлэн зориулаад ч юм уу баг юу бичих болох нь шүү дээ. Энэ функцийн загварыг бичиж өгөх болно. Тэрийг тэгээ хизээж бичих үл амин. Тэгэхээр энэ байхгүй. Энэ хэсэг бол байхгүйгээр function description жоох шууд оролтын формат, гаралтын формат тэгээд та нарын програмыг бичиж байгаа юм бол оролтоо нөгөө стандарт input-аас аваад гаралт руугаа гэхээр стандарт out руу хэвлээд гаргацдаг байхаар. Тэгээд явчихсан. Тэгэхээр ер нь л ийм л бодлого юм байна. Хамгийн айгүй том байж магадгүй гэсэн тийм бодлого юм байна. Тэгээд яг хязгаарлалтыг харах юм бол массив элементүүд нь массив нь R гэдэг нь шүү дээ юм л да. Тэгээд элементүүд нь 10 зэрэг юм байна. Манай нөгөө нэг integer чи юу вэ? Сигийн ер нь зүгээр энд чинь 10-ын хэдэн зэрэг үлээ? 9 ч үлээ те. Тэгээ бүхэл тоол гэсэн юм байна. Тэгэхээр бүхэл тооны хамгийн хэрэглэгч integer төрөл шүү дээ те. Энд чинь нэг 2-ын үржих нь 19 зэрэг байдаг бах те. Нэмэх хасах. Тэгэхээр тэрнээс жоохон хэтэрчээд байна л да. Жоохон хэтэрлээ гэхэд алдаа гарна гэсэн. Тэгэхээр яа гэсэн. Нэг тэр интээс арай нэг том төрөл байна уу гэж л хайнаа л гэсэн. Long ч гэдэг үү те юу гэдэг. Тэгэл нөгөө сайхан жоохон гуглдахгүй юм. Эсвэл энд тийм ном хараад тэгээд ер нь бол юу? Инт бол нөгөө 32 битийн төрөл учраас тэгээд нэмэх хасахтай байдаг. Хоёр тал руугаа хоёулын хангалттай их байдаг учраас яг нэг ойролцоогоор хасах 2 тэрбумаас нэмэх 2 тэрбум хүртэл юм нийтдээ нэг ойролцоогоор 4 тэрбумтай хадгалж чаддаг төрөл. Гэтэл яг тэрийн ямар ч үлээ ямар инт гэдэг үлээ unsigned инт ч үлээ C дээр нэг тэмдэггүй болгоод бүгдийн эерэг болгох юм бол 0-аас 4 тэрбум хүртэл хадгалах баг. Гэхдээ 4 тэрбум болоод яахгүй юм шүү дээ тий. 10 зэрэг рүүгээ хүрэхгүй юм ба шүү дээ. Тэрбум гэдэг чинь 19 зэрэг шүү дээ тий. Тэгэхээр 4 үрч нь 19 зэрэгээр багтана. Тэгэхээр нөгөө нэг бүр дараагийнхаа нөгөө 64 битийн ч юм уу тийм төрөл рүү орно гэсэн. C дээр бол long гэж байгаа бах. Инт 64 гэдэг Java дээр юу гэдэг те Google дэж хайж олоод бичиж болно. Тэгэл нэмчих юм аа. Ерөнхийдөө энэ бодлогоны нөгөө нэг зорилго нь бол зүгээр л 2 тэрбум дотор тооцоол хийж чаддаг хүн юм уу? Тэ? Параметрын хэлнүүд дээрээс нөгөө стандарт инт гэдэг төрөл дээр хөрлөгийг л ашиглаж чаддаг хүн юм уу? Эсвэл тэрнээс дээшээ өгчүүл ер нь барах нь уу юу гэдэг л бодлого байл та. Тэгэхээр ийм. Энэ дээр бүр тайлбар дээр нэмчихсэн юм тий. Зүгээр энэ тул хас 2.31-ээс 2.31 буюу хас 2 тэрбумын тоноос нэмэх тэрбум хүртэл юм байна. Та одоо энэ илүү гоё тийм юу олж хэрэглэе гэсэн юм байна. Тэгэхээр яг энэ дээр бол жишээ нь юу яаж болох вэ та? C++ дээр нөгөө гүйцээх ёстой функц нь энэ явж байна тий. Энэ дээр жишээ нь за C чинь 2 янз байгаа гэдэг юм аа. Нөгөө том төрөл нь long гэж нэг байж болно. Угаасаа long гэж зарлалцсан юм шүү дээ. Энэ юм дээрээ. Энэ массив элементийг өөрөө long төрлийн та нарын C-ийн мэдлэгийг шалгая. Вектор гурвалжаалтан дотор long R юу гэсэн үг вэ? Массив юм уу хаашаа юм энэ одоо. Уул массив чинь дөрвөлжин хаалт байдаг үстэй тий. Энэ юм гурвалжин ч болчихов. Гурвалжаалтан дотор яг хараач төрлийн нэр яваад байдгийн. Вектор гэж юу ч юм тий. R гэдэг бол хувьсгчийн нэр баг тий. Аргумента аргумент array гэж байгаа л R болсон юм шиг байна. Энэ хувьсгчийн нэр юу массивын нэр нь энэ R гэдэг нь. Урталт нь байгаа энэ гачин жигтэй хэм юу вэ? Яг юу нөгөө нэг хичээлийн гадуур үдсэн байж магадгүй
А тэрнээс яг Францын үндэстнэрүүд цэвэрсий заадаг учраас ийм вектор руу орохгүй дээ. Нөгөө нэг ингэдэг штэ. Дөрвжин алтан дотор энт А 100 элементтэй гэнтэргээл зарладаг штэ. Тэрийг бодвол арай төгсөрцөн массив байна л да. C++-ийн нэмэлт нөгөө нэг боломж нь. Тэг вектор гэдэг нэг шин массивыг бодвол арай уяатан төрөл байгаад байгаа. Массив чинь нөгөө insert delete хийхэд зовлонтой юм болдог шүү дээ. Нааш цааш нэг нөхүүсчээ тэрийг бүглэх гээд ийш тийш копи хийгээд байдаг. А энэ бол pushback insert delete шин insert delete гэдэг үйлдэлүүд нь их хурдан хийгддэг тийм шин төрлөл гэж ойлгох нь. Тэгээд массивтай адилхан болно бол массивтай адилхан арын ард 400 алхам юм хийгээд хандаж болно. Гэхдээ цаана үйлдэлээ хийхдээ одоо эндээс юм устгуул нөгөө нэг айгу удахгүй л гэсэн үг. Асар олон зуун сая элементтэй массивын эхний элемент нь устгаад бид нэр ингээд урагшныг нэгээр нь хуулан барьна гэсэн үг бол байхгүй. Нэг тийм жагсаалт маягийн юм жагсаалтын сайн чанаруудыг аваад тэгээ массивын бас сайн чанарууд байгаа шүү дээ. Давуу талуудын бүгдийг хоёуланг нь аваад нийлүүлсэн гэсэн үг. За гэхдээ ерөнхийдөө массив гэдэг одоохондоо ойлгож байна. За нийлбэрийн гэсэн тийм тэгэхээр бид нарт long гэдэг sum гэдэг хувьсч хэрэгтэй байгаа тэр эхэндээ бол 0 байна. Төрлийн асуудлаа шийдчихлээ шүү дээ. Long дээр багтчих юм байна гэдэг. За бүр итгэлгүй long-ийн юуг харж болно. Long C++ range гэдэг төрөлчин хэд төрөлтэй нөгөө энэ дээр бүр гараад ирсэн. Өсөг мөстэй тав байна. Энэ дотор уу? За тэр чи хараа ямар гачин жигтэй их өсөг гараад ирэх гээд. За long бол энэ чинь бутархаа энэ. Long бол энэ тийм long гинтийг хэлж байгаа. Үүш энэ юм болоо юм. Long гэчээ 4 байтал юм биш үү? Нөгөө 2 тэр бомнол туугаад шүү дээ. Өөр юм байхгүй тий. Энэ тэгээд яах гэдэг нөхөр байна. Энд чи одоо өөрөө ингэ зарлцсан юм бол тэгээд яах юм? Юу юм шүү. Нөгөө нэг юу байж болно гэчээд ингээд зарлцахаар юу нь яа. 10 зэрэг байж болно гэчээд өөрөө ингээд зарлцахаар чинь болох юм бах та. За сонир юм байна. За юу ч лонгор нь яваал үзье. Тэгэл яг гэдэг нэг хөсч байла 0-оос энэ хүртэл юм. За нэг арын юу вэ? Length гэж баад лөө. Юу л нэг массивха урт нь функц байлуу, тогтмол байлуу гэдэг чи юу вэ? C-гийнхтэй түрүүн Java-гийн харсан юм. C-гийн C++-ийн vector-ийн length гэдэг арчи size гэж байна те. Vector-ийн size гэж явдаг юм шүү. Size гэдэг явахаар элементийн тоо хугацаана. Number of element гэдэг чинь элемент. Ер нь яг хуу массивын хэмжээн дээр массив ч юм энэ векторын хэмжээ гэдэг дээр нэг болгоомжлох юм элементийн тоо буцааж магадгүй те. Бас нэг өөр мэдгэцгүй юм хэрэгэлсэн чинь хэмжээг нь буцааж магадгүй. Хэмжээг нь буцаахаар чинь нөгөө нэг нэг long 4 байт гэх юм бол нөгөө элементийн тоог нь 4-өр хөгжүүлээ буцааж магадгүй те. Тэгэхээр тэрэн дээр гуглдэхдээ сайн харах нь шүү дээ. Энэ чинь элементийн тоон юм байна гэдэг. За энэ дээр хэрэгжилж байгаа нь болохоор цэг 50-ад size гэж функц байгаа юм. Цэг 50-ад size гэж чи. Size юм байна. Энэ нөгөө size, length гэдэг их үгнүүд чинь хоорондоо ингээд холилдоо тоомоо их байна. Тэгэл яг сам нэмэх тэнцүү арын ч үлээтэй. Array-гийнхаа эдгээр элемент. Гэхвэлүү. Мөн билүү? Сайн хараарай тань. Та нар ийм олон нийлбэр нүдтэй атлаа түрүүчийн лаб дээр шившгтэй алдаа өнгөрөөсөн шүү. За ингэчи массив шиг хандж болно гэл ингээл. Нойлч гэж тэ нөгөө самаа буцаад нүстэй те. Ингээд машаа харж байгаа хүн байна уу? За ингээд явуулчих. Ингээд явуулчих гэж нөгөө бодох жишээл яваад байна тий. За эхлээд наанаа нэг ажилуулчих. Тэнгүүд нөгөө буруу хариу маруу гэвэл бид нар жижигэн төрөл ашигласан байна гэсэн. Энэ тийм жижигэн тоо юм уу? 10-ын энэ чинь 9 зэрэгтэй нэмэх нэ гэдэг тоо шүү дээ. За энэ яг жижиг тестүүд нь тий. Тэгээд тэр чигээр явуулчихгоот энэ унахал юм шиг болчихлоо л доо.
Үгүй болчтой юм биш үү? Лонго ашигласан болчлаа шүү дээ. За. Тэгэл яг нь энэ хоёр тестээ авч болно. Хитэн тест гэж оноогоор нээд юм шүү дээ. Өөхий. За оноогоороч нь юу гараач нэ аваад тэгэл тань бодлого руугаа хийцгээе. За дээр нь ийм юм байж болно. Editorial гэдээ байдаг. Тэгээ бодолтно гэдэг. Энэ л орохоор бас нэг оноо нэгтгээ. Мөнгө биш оноо тий. Тэгэхээр та нарт нөгөө бодлогоо бодчихоо сайн ингээ бодчихлаа шүү дээ. Тэгээ инт биш лонг ашиглах юм байна ч шиг амар бодолт юу хөрөмтлүүллаа л да. Тэгэхээр бодлого руугаа орж жоод юу бас байх нь шүү. Бодлого руугаа орж жоод нөгөө бодолтоо бас нэг юмар тайлбарлах юм шүү. Нийлбэргээд бодлого байлаа. Editorial гэдэг маань нөгөө бодолт гэсэн үг. Энэ дээр нөгөө нэг юм байна те time complexity гэдэг энийг бол өстой нэгд бодноо хоёрхан тоо юу гэлээ massive байсан те энд бодноо гэж тавьчихдаг ч юм уу. Тэгэл энэ дээр бичгэнэ штэ. Энэ бодлогыг бодоход энэ энд төрлийг биш. Тэгтээ бол ямар ч ялгаа байх та баг ялгаа байхгүй шүү. Энэ биш long төрлийг ашиглана гэнэ. Ингээ өччих гэдэг ч юм уу те бодлогоных нь гол санаа. Тэгвэл өөр жижигхэн инт мэд дээр бол бодвол арахгүй байсан юм байлгүй дээ. За ингэ ч юм бол яг уу энэ бодолтын чинь нөгөө нөхдүүд орж харж чадахгүй. Тэгтээ яг уу нөгөө харыг ивэл нөгөө нэг энэ хакеранкийнхаа оноо моноог төлж орно ч гэдэг юм. Тийм болох юм. За тэгэхээр би нэг тэгээд нөгөө нэг юуны бидалын заавар гэдэг тийм мөдөлтэй гарна. Тэрэн дээр тайланд юу байх хэвээр нөгөө бодлогын тест байх хэвээр, бодолт байх хэвээр, үйлдвэрийн хэсгийг үүсгэх байх хэвээр тийм юм бичэн. Тэгэл яг нэг айтайхан жижигхэн бодлого болоод ингээд яач. Одоо жишээ нь энэ бодлогыг бол ингээд яач байгаа шүү дээ. Бодцсон гэж үзэх нь шүү дээ. Юу лээ? Нөгөө нэг бодлогыг бол ямар нэг big sum гэсэн тэрийг бодцсон гэж үзээд big sum чанаа. За тэгэхээр би өвдөсөж бидалын цаг дээр яачнаа л гэсэн. Нөгөө 7 бодлого олоод тавьчих харж байгаа та нарыг юм барахаар байна уу гэж харж байгаа. Энэ бол одоо тавигдах байх шиг болоод энийг ч одоо ярьсан юм шиг байна. Та нар өөрсдөө шинэ бодлого олж яаж байгаа нь үз. Гэт би өөр бодлого тавина. За бидалтын зав.